За өнөөдөр хэдүүлээ эмэгтэйлэг эрчим, эмэгтэй хүн, эмэгтэй энерги, ээж хүн, их хүн, бүсгүй хүн зэрэг дандаа эмэгтэй энерги эрчимтэй холбоотой ил болон далд явагддаг энергийн тайллууд. За амьдрал дээр мөн ил болон далд хэлбэрээр явагддаг эмэгтэйлэг эрчим, эмэгтэй хүний амьдрал, эмэгтэй хүний жаргал зовлонгийн талаар ярилцсан. Тийм учраас та бүхэн яг энэ яриаг яг энэ хичээлийг мань сонсохдоо маш гоё тухтай байрлалыг аваад тухтай үедээ өөртөө гоё ингээд цаг гаргаад гоё романтик орчин бүрдүүлж агаад за тэгээ ганцаараа муу эсвэл эмэгтэй найзтайгаа эсвэл ээжтэйгээ эмэгтэй дүүтэйгээ эсвэл эгчтэйгээ хамт сонсоорой. За өнөөдөр хичээлдээ зориулаад би өөртөө зориулаад мөн та нарыг хүндлээ, та нартаа бас зориулаад видеоны дэлгэсний цаанаас хундаг зохих гээд өөртөө гарынхаа юу хийсэн баа. Коктейлийг хийсэн баа. За тэгээ хэдүүлээ хамтдаа коктейлийн урангаа гоё ярилцъя. За ерөнхийдөө би бол хичээлийнхаа сэдвийг ерөөсөө урьдчилж бэлддэг. Тэгээ тухайн цаг мөчтөө надад миний амьдралд ер нь юу болоод байна? Би илүү юу их төлхөө суралцаад байна. За одоо яг энэ цаг мөчид миний амьдрал ямар шуухан байна? Миний сэтгэл санаа, миний сурлах хаагур дүүрчин гэдгээс хамаарат та нартаа ярихыг хүссэн хичээлээ ингээд гоё урьдчилж бэлдээд урьдчилж бэлтгэн гэдэг нь болохоор яриагаа гэхээс илүү энэ орчноо тийм ээ та нарт одоо ямар одоо зөвлөгөө яриа хэрэгтэй байгаа гэдгээ ерөнхийд нь бодоод тэгээд хичээлээ бэлтэж ордог байгаа. За тэгэхээр сүүлийн үед миний амьдралд гэр бүлийн харилцаа буюу мэдээж нөгөө эмэгтэй хүний нуруунд дээр тогтдог гэр бүлийн харилцаа, эмэгтэйлэг эрчим, за эмэгтэй хүний жаргал зовлон, ээж хүний жаргал зовлон гэдэгчлэн энэ бүх сэдвүүд нь маш их орж надад амьдралаас гэх юм уу цаанаасаа хичээл туулал орж байгаа. За тэгээ хүний мэдээж онцлог өөр. Тэр нь юу юм гэхээр энэ амьдралд яах гэж бид нэр төрсөн. Яах гэж бид нар энэ сонголтыг сонгоод өнөөдөр ингээд амьдраад байж байгаа. Яагаад бид нар ийм ээж автаа болоод төрсөн? Яагаад бид нар ийм гэр бүлийн орчинд өссөн? Яагаад энэ мэргэжлийг би сонгосон? Яагаад би энэ хүнтэй суусан? Яагаад би ээж хүн болсон? Яагаад би тэдэн хүүхэд гаргах гихчлэн тус бүрийн тэр үүрэг, туулал, хүсэл, мөрөөдөл өөрөөр байдаг. Миний хувьд болохоор дандаа аливаа энэ учир шалтгааныг олох, өөрийн биеэр туулсан туршлагаа бусдтай хуваалцах. За ялангуяа энэ сэтгэл зүй, сэтгэл санаа, энэ даалт ертөнц, энэ амьдралын утга учир, сүнслэг одоо амьдрал, арга биелэх хөсөлсөн амьдрал гихчлэн энэ тууллыг би өөрийн биеэр туулах гад туршлага үзэх гээд ингээд хүслээрээ ирсэн байгаа. За та нар ч гэсэндээ өөр ингэсэн бас хүсээд мөрөөдөө зориод ирсэн тийм зорилго байгаа. Тэрийг заавал олж мэдэх хэрэгтэй. За тэгэхээр сүүлийн үед илүү нөгөө сэтгэл гэдэг юмныхаа илүү гүнзгий түвшин рүү ороод судалж байгаа. За ингэхдээ би өөрийгөө хамгийн гол объект буюу судалгатгуунаа болгож өөр төр их туршилт хийдэг. За тэгсэн чинь нөгөө нэг за яг хөө би элдв янзын юмнаас айгаад элдв янзын юмнаас санаа зовоод ч юм уу. Ингээд наацхийн санаа зовдөг, айдаг, түгшдэг зүйлээс ингээд салцсан, өөртөө ажиллаж байгаас салцсан. Тэгсэн чинь цаана дахиад гүнзгий түвшинд буюу энэ сэтгэл доторх бүр гүндэн нуугдсан анхнаасаа магадгүй энэ сүнстэй хамт ирсэн тэр айдас, төрөлхийн айдас гэсэн. Төрөлхийн санаа зовж байгаа зүйл. За нөгөө энэ амьдрал ахуйтаа хутгалдаад ирсэн, энэ амьдралаас ургаж гарч ирсэн бас санаа зовлт, айдас. За тэгээ нөгөө харилцааны бүр гүнзгий нөгөө сэтгэлийн ингээд гүнийг бүр ухаадахаар бүр тийм эмзэг гэх юм хамгийн эмзэг хэсгэнд л гарч ирдэг л дээ бас хамгийн нуугдсан хэсэг. За тэгэхээр тэр одоо гүнзгий буюу тэр нуугдмал түвшин рүүгээ би саяхан шилжиж орж ирээд өөрийгөө нэлээд их судалж нэлээд их туршилт хийлээ. За тэгсэн яасан гэсэн чинь нөгөө бага наснаас авсан трама
мартцсан. За одоо би их ингэхгүй дээ. Би одоо би даасан эмгтэй болцсон юм чинь эсвэл би сэтгэл гэдэг зүйлийг ойлгоцсон юм чинь иймэрхүү юм дээр алдахгүй дээ гэж гисэн ирнээсээ бас бүр тэр сэтгэлийн гүнзгий түвшин рүүгээ ороод ирэхээр маш олон тийм нуугдцсан драма, нуугдцсан айдас, санаа зовлтууд байт юм. Энэ бүхнийг ил гаргаж ирээд суралцж байгаадаа бас үнэхээр их баярлж байна. Би өөрөө ерөөсөө энэ бүхнийг зурлтыг нээл гаргаж ирээд надад одоо яг миний сэтгэлийн гүнд энэ юм байгаад би олж илрүүлэх гэж юусэн бодоогүй байжсэн. Гэтэл ингээд цаанаасаа дотоод сүнс буюу тэр дээд биеэрээ удирдуулаад яг би юу суралцах юм, юун дээр одоо би сурлага дүүрэх юм, одоо алийг би хийх юм гэдэг дээр нөгөө нэг амьдрал хувь тавилан дээд бие маань намайг дотоод сүнс маань намайг чиглүүлэхгүйгээд ингээд амьдрал янз янзын тохиолдуулаад тэрийг би зүүн буюу дотоод мэдрэмжээрээ барьж аваад за одоо надад энийг сур гэд байна. Одоо надад энийгээ мэд гэд байна. Одоо надад энэ сэтгэлийнхаа гүнзгий түвшин рүү ор гэсэн дараагийн шат надад өгч байгаа юм гэдгийг өөрөө барьж авч мэдчихэв. За тэгсэн чинь маш тийм олон жижиг сажиг юу үлдсэн байна. Үнцэг сэдвүүд сэтгэлээ. За гэхдээ би хуучин болохоор энэ сэтгэл гэдэг зүйлээ бүрэн сайн мдээгүй байхдаа өөртөө бүрэн ажилтгүй байхдаа энэ сэтгэлийн шаарч юм уу энэ эмзэг сэдвүүд миний амьдралд олон гарч ирж байхад би яаж ажиллах, яаж ард нь давж гарах, яаж суралцах ч гэдэг юм уу ингээд сэтгэл гэдэг юм одоо яаж эдгээж өөрөөсөө тавьж явуулах талаар мэддэггүй. Тэгээл нэг юм сэтрээд нэг үйл явдал болохоор нөгөө нэг сэтгэлийн өнгөцгөнч бай, дунд түвшинч бай, гүнзгий түвшинч бай. Тэр нэг жижиг сажиг травманууд нь ингээ ил гарч ирээд намайг зовоогоод тахад ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байжгаад хугацаа их алддаг гэсэн. Энэ юу юм гэхээр тэр сэтгэлийн шарах, сэтгэлийн хүндүр, өөртөө итгэлгүй байдал хвчлэн сэтгэлийн сөрөг мэдрэмжүүдийг нэлээд их удаан зурлалдаг байсан гэсэн үг. Одоо болохоор харьцангуй энэ талаар нөгөө суралцаад судлаад ирсэн чинь илүү нөгөө сэтгэл гэдэг зүйлээ гүнзгий гаргаж ирээд надад одоо дахиад цэвэрлэгдээгүй юу байна? Дахиад надад эмзэг сэдв юу байна? Дахиад би юу гаргаж ирэх вэ? Юутай би одоо юугаа би хүлээн зөвшөөрч өөрөөсөө тавьж өөрийгөө илүү эдгэх вэ? Эрүүл болгох вэ гэх юм уу? Өөрийгөө илүү их таньж мэдэх вэ гэдэг эрэлт гараад ирсэн чинь тэр нэг сэтгэлийн гүнд нуугдсан өвчлөл буюу тэр өөртөө итгэлгүй байдал, айдас, санаа зовлсон байдал. За тэгээ нөгөө үл хайхрагдсан байдал гэх юм уу? Тиймэрхүү бүр гүнд нуугдсан травманууд гарч ирээд ингээд бодохоор би аяга баярлж байгаа байхгүй юу? Надад одоо дахиад цэвэрлэгдэх юм гарч ирж байна. Яаж цэвэрлээд яаж өөрөөсөө тавьж авах аргаа мэдсэн учраас энэ зүйл надад сэтгэл дотроос ингээ гарч ирэх тусмаа надад сайн байна. Яг тэгэл би ил гарч ирсэн дээр нь сайхан цэвэрлээд ухаад янзлаад ингээд эдгээгээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд тэр чинээгээрээ илүү их туршлага хураагаад зүрх сэтгэлийг илүү их найзлаад мэдээд таниад цэвэрлээд явах байхгүй. За тэгээ тийм болохоор надад одоо айх зүйл байхгүй болсон. Миний дотоод сэтгэл ямар харанхуй байсан ч гэсэндээ ямар их өвдөл чаналт сэтгэлийн зовир маш их байсан ч гэсэндээ энээсээ би өөрөө айхаа болчихсон. За тэгээ нэг юм гаргаж ирээд цэвэрлээ тавьж явуулж. За тэгээд энэ хичээлээр би яг юу та нарт хэлэх гэсэн гэхээр би ч өөр эмгтэй хүн учраас эмгтэй хүн буюу энэ эрчимийг илүү сайн ойлгож ажилладаг. Тэгээ эмгтэй хүн чинь илүү нөгөө сэтгэлийн нарийн мэдрэмжтэй, илүү их сэтгэлээ сонсдог, бас сэтгэл нь нөгөө маш тийм эмзэг, нандин байдаг учраас хүний нэг хэлсэн үгэн дээр хүртэл насаараа одоо өөртөө бий болох траума үүсч идэг учраас энэ сэтгэлээ энэ гарч ирээд байгаа хайдас шаналлаа хэрхэн яаж эдгэх талаар өөрийнхөө туршлагаа хуваалцъя гэж бодсон. Би ерөнхийдөө айгу нуршуу ярьж магадгүй. Гэхдээ яагаад нуршуу яриад байгаа юм гэхээр та нарт илүү их ойлгосоо энэ сэтгэл гэдэг чинь одоо нэг үгээ 2 3 давтаж хэлэхээр энэ сэтгэл рүү их орж ой тонд шингэдэг учраас жоохон нуршуу ярьж магадгүй. Гэхдээ та нар хэрвээ тухтай байгаад юмаа хийгээд ч юм уу эсвэл нэг яараг үедээ сонсох юм бол аюу гой юу гэсэн холбоо үүснэ. Одоо та битээ хоёрын хооронд гэсэн үг. За тэгэхээр хүнд ямар ч айдас одоо байж болно. Бид нэр бол маш их айдас, маш их санаа зовлт, маш их одоо дарагдсан хүлээс, амьдралын уяа хүлээс тэр дарамт шахал маш олон жижиг сажиг зүйлсийг томоос одоо жижиг сажиг гэх юм уу одоо чулуугаар зөвөрлөвл олон янзын хэлбэр төрстэй тийм сөрөг сэтгэлийн мэдрэмжийг энэ бит санчээжиндээ тээж яв тийм. За тэгээ яг уу энгийн ч юм уу наацхан айдсуудаа бид нэр ажиллаад за би чи ийм нас айдаг шүү, ийм нас санаа зовдөг, би ч нэг иймэрхүү дэгээ мэдээ та.
Гэтэл цаашаа ухах тусам бүр мэдгүй зүйлсүүд гарч ирдэг. За тэгээ энийг яаж мэдэх вэ? Хамгийн нэгдүгürt бид нэр сэтгэл зүрхийг илүү их гүн ухаж өөрийгөө илүү их сайн мэдэх хэрэгтэй. Ингэж гүн ухах тусмаа та бид хоёрт ашигтай гэсэн үг. Олон янзын чулуу хөөж гаргана гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бидний амьдрал янз янзын сөрөг зүйлс тохиолддог. Жишээлбэл хэн нэгэн таныг гомдоох муухай үг хэлэх, ялангуяа ойр дотны хүн ч юм уу, нөхөртэй ч юм уу, хүүхэдтэй ч юм уу, ээж аавтай ч юм уу, найз нөхөд, ажлынхан ч юм уу тань руу их дайрч давшлах, таныг их гомдоох зүйлс их гарна. Тэгэхээр та өөрийгөө энэ болгон дээр өөрийгөө ажиглаж энэ нөгөө дотоод сэтгэлээ цэвэрлж өөрийгөө ерөнхийдөө ямар драматай гэдгийг олж авах нь шүү дээ. За тэгэхээр би юунд илүү гомдоод байна? Хүний өвөнд гомдож байна уу? Эсвэл хүний үйлдэлд гомдож байна уу? За эсвэл янз бүрийн ингээд амьдрал тохиолдохоор магадгүй ингээд танд амлцсан ямар нэгэн хүн танд юм амлцсан байж байгаа тэрийг ингээд ойлгох ч юм уу? Эсвэл танд нэг юм хүлээлт үүсгэсэн байж байгаа тэрийг ойлгох ч юм уу? Эсвэл одоо яа тэгээ янз бүрийн байдлаар таныг тоорхох, гомдоох, шоолгох ч гэдэг юм уу? Бидний амьдралд одоо бусдтай холбоотой, харилцаатай холбоотой зөндөө олон юм сэтгэл эмзэглүүлдэг зүйл байдаг. Тэгвэл хүн болгоны тэр эмзэглэдэг сэтгэл санаадын тавгүй болгодог зүйлс нь өөр байдаг. Тэгэхээр яг өөрийгөө ажиглаад ерөөс бичиж тэмдэглээд аваад авах хэрэгтэй. За өнөөдөр би энэ зүйл дээр маш их ууралсан. Энэ зүйл дээр маш их стрессдсэн. Энэ зүйлийг би өнөөдөр төвчж чадаагүй. Энэ зүйл дээр маш их гомдсон. За энэ зүйл дээр би өнөөдөр санаа зовоод унтаж чадаагүй ч гэдэг юм уу. Маш олон зүйл бичих юм бол хэдэн хуудас дүүрхээр одоо чулуунуудыг бид сэтгэлдээ тээж явдаг гэсэн үг байхгүй. Тэр болон бүгдийн сайхан бичиж авах хэрэгтэй. За тэгээд нэг нэгээр нь бид нэр таньч мэдээд өөртөө ажиллаад тавьж явуулаад сэтгэлээ итгэх хэрэгтэй. Ингэж бид нэр сэтгэл зүрхээ цэвэрлж явахгүй бол хүмүүсийг ингээ харахаар өөрийнхөө тэр сэтгэлтэйгээ ажиллаж чадахгүй, анзаарч чадахгүй, жил ирэх тусам нөгөө бул хар чулуунууд нь нэмэгцээр байгаа сүүл рүү ингээл одоо 40-50 нас гараад ирэхээр хүмүүсийг харахаар ялангуяа манай ингээд монгол хүмүүс ямар их стресс дарамтчилгатай газар амьдарч байгаа л. Тэгэл 40-50 гарахаар л юусэн ингээл нөгөө нүднийхэнд гал нь бөхөөл ингээл царай мараа нунж байгаа л нэг тийм уйтгартай, баргаар тэгээд нэг нээлттэй биш болоо авчдаг. Энд чинь тэр олон хар чулуунуудаа өөрөөсөө гаргаж чаддаг. Тэр олон их сүрэг сэтгэлийн дарамт шахал, тэр бол маш их тийм хүнд сүрэг нэрийг өөртөө одоо жил ирэх тусам нэмээд тэгээд өөртөө ингээд ачаалаа явж ин гэдэг чинь ямар ч хүний хувьд бол маш хэцүү зүйл ахгүй. Тэгээ ялангуяа бидний одоо сүүлийн үеийн ч юм сүүлийн хэдэн жилийн 100-200 жилийн турш манай монголчууд бол маш их зовлон үзэж байгаа. Тийм учраас бие биендээ нөгөө гоё өөдрөг үг хэлэх, бие биендээ урмын үг хэлэх, бие биенээ хайрлах гэдэг зүйлээс маш их олдсон. Бид нар бол маш их төвчээрэг гаргаад зүтгээд ингээд хэцүү амьдралыг туулж байгаа. Хүн байх гэдэг чинь өөрөө маш их тийм хэцүү хувь тавилан баггүй. Хүний амьдралыг барж гарах, хүний амьдралд амьдраад өөрийгөө олж нээх, өөрийгөө таних, тэгээд өөрийгөө одоо дотроосоо тэр хүч чадлаа ийм их одоо сөрөг зүйлсийг давж гараад дотроосоо тэр хүч чадал гэдэг зүйлээ бурханлаг чанараа гаргаж тавина гэдэг чинь маш их тийм бэрх цорилтыг бид нэр сонгоод ингээд хүний төрөлөө хүн болоод төрчих. Ялангуяа Монгол улсаа тийм ээ. Тэгэхээр бид нэр яадаг вэ гэхээр ерөөсөө амнаас гарч байгаа үг зүгээр хүмүүстэй ажиллаад хүмүүсийг ажиглаад ингээд анхаар явж хад амнаас гарч байгаа үг хөвчлэн сөрөг болцсон. Ингээд бие биенийгаа муулна, ховж яваарна. Эсвэл ингээд дотны хүмүүс нь хүртэл бие биенээ энийг чи янзлчаач эн чинь болохгүй байна да. Чи эн чинь тийм байна тэгэл дандаа бие биенийхаа тэр дутагдaltaй талыг ярина, шүүмжлэн. Тэгээ яг нөгөө нэг цаад нөгөө далд ухамсарт нь юуг кодлогдсон тэгэхээр хүнийг ерөөсөө магтаж болохгүй. Магтах юм бол юу ячна. Сайхан үг хэлээд магтах юм бол бүр сагсуураад өнгөрөөд бүр ингээ явж өгнө. Тийм болохоор аль болох хүнийг даарж тэр шарыг хөдөлгөж гэх юм уу муу юм сөрөг юм хийж хилжиж тэр хүнийг засна гэсэн буруу ойлголттой байгаад байдаг. Ингээд бидний хүүхэд байх наснаас нь эхлээд юугаач мэдэхгүй жоохон байх наснаас нь эхлээд яадаг вэ гэхээр дандаа нөгөө зарим жилдээ болохгүй бүтггүй талын дандаа хэлж эхэлдэг. Ерөөсө болж байгаа юм хэлэхгүй. Энд чинь болохгүй нэнийг засах ёстой. Гэл бусдтай харьцуулдаг ч юм уу дандаа л нөгөө болохгүй бүтггүй хэлдэг. Гэтэл ингээд өөрийн гадны хүмүүс хвчлэн нөгөө хамт амьдардаг хүмүүс ч юм уу гэр бүлийн хүмүүсээсээ ямар үг авч ин тэрийг өөрийгөө төсөөлнө шүү дээ хүүхэд мэдхгүй хүүхэд юм чинь бусад хүмүүс намайг юу гэж бодох вэ би өөрийгөө юу гэж бодох вэ гэсэн
хумсар байхгүй. Ээж аавын хэлсүүгээр, гэр бүлийнхэн хэлсүүгээр өөрийгөө дүгнэдэг. Гэтэл тэр өөрийг нь дүгнэж хилээд байгаа эргэн тойрныхын дотны хүмүүсээс нэрэд байгаа үгнүүд нь 100-ны 80-аас 90% дандаа сүрэг болж бүтгүү тал дээр дандаа анхаардаг. Гэтэл нөгөө 10-аас 10 хэдэн хувь дээр нь магтаал орж ирдэг. Энийгээ сайн чадчихээн, эн чинь болж байна. Тэгэл хайчдаг. Тэгээд ямар үгсээр биднийг ерөөс үсгдэг вэ гэхээр дандаа нөгөө шүүмжил эн чинь болохгүй байна, тэр чинь болохгүй байна, энийг засах хэрэгтэй ч гэх юм уу. Нөгөө нэг харьцуулах шүүмжил маш их хурж ирдэг. За тэгээд энэ бол ингээд маш их тийм сэтгэл зүйн дарамт, сэтгэл зүйн хүчирхийллийн хэлбэр аахгүй юу. Тэгээд энэ олон сүрэг юм чинь сонсоод үзсэн хүн насанд хүрэхээр яадаг юм гэхээр өөрийнхөө тэр онцгой чадвар, өөрийнхөө тэр гоё сайхан байдал, өөрийнхөө тэр цаанаас байглаас өгөгдсөн тэр сайхан хүч чадал авьяас бэлхийг мэдхгүй өсчдөг. Тэгээд өсвөр насн дээр хүртэл ингээд хүүхдүүдтэй ярьцад оройтцсан байдаг шүү дээ. Юу н оройтцсан байдг вэ гэхээр хүнийг нөгөө бага насн дээр нь харьцах тусам өөрчлөх боломжтой арай илүү уян хатан чанартай байдаг. Сэтгэл зүйн ингээд амархан засагддаг ч гэдэм үү тэгж үздэг байхгүй. Гэтэл өсвөр насны буюу 16, 17 насны хүүхдүүдтэй ярилцаад үзэхээр оройтох шинж рүүгээ орцсон байдаг. Тэгэхээр бидний нөгөө дарамт шахалт, стресс бүр бага наснаас нь эхэлждэг. Тэг чи юунд дуртай, юунд авьяастай яах юм гэхээр үнэхээр өөртөө итгэлгүй хариултууд өгдөг. Би нэг ингэх бах та, тэгэх бах та гэл дандаа өөртөө тийм итгэлгүй унжсэн ч юм уу ийм байдлаар хариултууд өгдөг. Заримдаа бүр юунд дуртай, юунд авьяастай, би ямар ингэдгийг чи мэдэхгүй тэгээд амьдралаа дуусгаж байгаа. Эсвэл бүр мэдэхгүй явсараа 40 50 хүрч байгаа хүмүүс байдаг. Үнэхээр харамсалтай. За тэгэхээр ингээд бодохоор бол үнэхээр их өрөвдөх сэтгэл төрдөг. Би ч гэсэн ингээд өөрийнхөө өнгөрсөн амьдралыг бодохоор маш их өрөвдөх сэтгэл төрдөг. Ерөөсөө надтай ярилцах ч гэдэм үү намайг ойлгох хүн байгаагүй гэр бүлд маань. Ерөөсөө ингээл яг нэг тийм програм уншуулсан роботтой харьцаж байгаа юм шиг харьцаа явуулдаг гэсэн. Ерөөсөө хичээлээ гадуур тэмж болохгүй томотой бай. Гэрээч зэрэл хоолоо сайн ингээл тэгэл өөр юм байхгүй. Тэгээд үгэнд нь орохгүй ч юм уу, хичээлдээ муу сурах ч юм уу, жоохон нөгөө нэг сэтгэлд нь таарахгүй юм болоод ирэхээр ерөөсөө надаас яаж ингэж яасан гэсэн шалтгаан асуухгүйгээр шууд загнадаг. Шууд одоо буруутгадаг. Ерөөс учир шалтгааныг ирж хаагаад ярилцсан гэсэн юм байхгүй л дээ. Яг хөө маш олон хүмүүс яг л ийм байдлаар хүрсэн. Ганцхан би ч гэлтгүй. Тэгэд өөрийгөө бас өргөдлөө. Бусдыгаа бас ингэж өргөдлөө. Биднэрт маш их хүч чадал болно байдаг юм байлээ. Бид нар маш их авьяас бэлхийг өвлж төрдөг юм байлээ. Эмэгтэйчүүд бид нар бүгдээр үзэсгэлэнтэй төрдөг юм байлээ. Бүгдээрээ сайхан төрдөг юм байлээ. Гэтэл нөгөө бусдын хэлсэн үгнээс болоод сөрөг хандлагаас энэ нийгмийн сөрөг эрчим энергиэс болоод өөрсдийнхөө тэр сайхан талыг тэр бурхнаас заяасан хөөгдлийг тэр гоо үзэсгэлэнг харж чадахгүй байжгаад үнэлж чадахгүй байжгаад үнэлүүлж үн цэнийг нь мэдрүүлж чадахгүй мэдэрч чадахгүй мэдрүүлж чадахгүй байжгаад ингээд дуусах. За ялангуяа эмэгтэйчүүд бид хүүхэд гаргадаг. Тэгэхээр нийгэм буюу эргэн тойрны хүмүүс нь нөхөр нь ээж аав нь яаж хүлээж авдаг вэ гэхээр эмэгтэй хүн болгон л хүүхэд гаргадаг. Угаасаа наатад чинь бараг хэн ч чадна. Чи харин ч муу байна. Бусад ингээд ээжүүд чамаас дээр өөр хүүхэд аваа явж ин ч гэх юм. Ингээд маш их ингээд сэтгэлийн бүр ингээд арай дэндүү сэтгэл гэдэг чинь бүр ёстой бүр байхгүй болтол ингэж дэвсэлж бяцалж ингэж өвтгдөг л тоо. Гэтэл би яг уурчин яг яасан бэ гэсэн чинь амьхандаа л өөрийнхөө сэтгэлийг би сүүлийн хэдэн жил маш их уйгахгүй гаргаж ирж засч ингэж өөртөө ажиллаж явж байгаа. Тэгсэн чинь ахаад нэг зүйл бүр ингэж мэддэг ч гэсэн танд голчилж анзаараагүй зүйл юу байсан бэ гэсэн чинь хүүхдүүд маань өвтгөр ингэж өөрийгөө буруутгадаг. Хүүхдүүд маань өвтгөр яаж арчлах уу яана гэл аюух нөгөө нэг тэр зүйлд ингэ сэтгэл аюух стресстэй тэрийг би өөрөө мэдчих авч байгаа хгүй. Би энэ зүйлд аюух стресстэй тийм тэр аргын зүйл би стресстэй уурлахад байлцсан. Тэгсэн чинь урч хүний нойрыг хугалсан зүйл болохоор яагаад энэ хүүхдүүдийн минь ханаад идэхгүй байгаа юм бол яагаад энийг яаж идэх вэ? Одоо энэ өвчтөө явсаар байгаа бүр ингэ хүндэрчгүүдээ ч гэх юм ингээд бодоод унтчихдаг байгаа байхгүй. Тэг өөрийгөө анзаараа за маргааш би энийгээ би нэгэнт удаа ажиллаад болцсон чи маргааш ажиллаж үзье. Тэгсэн чинь
ялангуяа ингээд ганц бие ээжүүд эсвэл нөхөртөө ч гэсэндээ ганц бие юм шиг амьдардаг ээжүүд маш олон байдаг. Тэгээд ээжүүд маш олон зүйлсийг нуруунд дээр авч явдаг. Өөрийгөө маш их ярьж золиослдог. Тэгээд өөрийнхөө сэтгэл зүг яаж гэж хаад ахаад хэдэн хүүхдүүдийн сэтгэл зүг бүрэн бүтэн авч явах шаардлагатай болдог. Дээрээс нь бие махбодыг ингээд бие махбодын хувьд ч гэсэндээ амьдарч байгаа орчны хувьд ч маш олон тэр ачаа ингээд өөр дээр нэрчдэг. Тэгсэн чинь манай эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр ерөөсөө би маш их ачааллыг өөртөө аваад байна шүү дээ. Би хангалттай их хичээсэн, хангалттай их зүтгэл гаргасан. Миний энэ зүйл бол хангалттай гэж боддгоо. Дахиад нөгөө би л болохгүй байна. Одоо энийг нь хийх ёстой. Одоо тэрийг нь хийх ёстой. Ингэхгүй бол болохгүй гэл бүх маш их ачааг нуруунд дээр үүрээд одоо өөртөө маш их ачаал авсан байгаанаас тэрийгээ бүр анзаарах сөхөөгөө зүтгэдэг байхгүй. Гэтэ хин ч нэг хэлж өгдөггүй хамгийн гол нь. Бид нар нийгэм эмэгтэйчүүдэд юу гэж ойлгуулсан бэ гэхээр угаасаа энэ бол эмэгтэйчүүдийн ээжүүдийн үүрэг. Та нар ингээл маяглал хэцүү байна ингээл зовж ин гэх юм бол та нар амиа утсан муу ээжүүд шиг юм арчаагүй ээжүүд гэсэн мессежийг өгдөг болохоор бид нар ингээд шүдээ зугаа төвчгээс аргагүй угаасаа тийх ёстой гэдэг өөрийгөө кодлцохоор би зовоод байна шүү дээ. Би өөрийгөө хайрлахгүй байна шүү дээ гэдгийг юусэн мэдтгүү. Тэгэд маш их өөрийгөө зовоодсон, маш их өөрийгөө хайрлаагүй, хүндлээгүй үйлдэлүүдийг гаргацсан байдаг. Тэгээд би өөрөө өөртөө хэлж байгаа байхгүй юу? Тэгээ энэ үгийг бол бас ээжүүдэд бас давхар хэлмээр санагдаж байна. Ерөнхийдөө сүнслэгтэйгээ би бас харьцаж үзлээ. Тэгсэн чинь яадаг вэ гэхээр хүүхдүүд бас сүнстэйгээ ирж байгаа шүү дээ. Гэтэл сүнснүүд өөр нэгэн зорилготой төрдөг юм байна. Өөрийгөө бас аваа явуучих бие даасан байдалтай төрдөг юм байна. Ямар ч л гэсэн ээж маань намайг хэвлэдэ тийгээд эрүүл саруул гаргах хэрэгтэй. Тэгээд нэг учир начраа олтлоо. Нэг 3 4 нас хүртлээ ингээд эрүүл саруул хоол ундтай 7 нас хүртэл юм биш. Эрүүл саруул хоол ундтай. Ингээд өсгөөд өгөх нь бол энэ бол ээжийн үүрэг болцсны шинж. Цаашдаа тэр хүүхэд нөгөө өөрийн гэсэн ухамсартай, оюунтай сүнстэй учраас цаашдын амьдралаа яаж авч явах вэ гэдэг чинь тухайн нөгөө хүүхдэд асуудал болчихж байгаа юм байна. Гэтэл ээжүүд яадгүй гэхээр бүх зүйл дээр нь хариуцлага хүлээдэг. Бүх зүйл дээр нь өөрийгөө ингэж зовоож хүчилж чанлагдаг. Гэтэл та нарын сэтгэлийг амраах нэг зүйлийг хийлээ. Бид нар ч гэсэндээ бас хүүхдүүд маань ч гэсэндээ өөрийгөө аваа явуучих чадвартай сүнстэй ирдэг. Сүнсний аа би төлөвлөгөөтэй ирдэг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө ээжүүдийн гол үүрэг нь юу гэхээр насан туршид нь зүгээр нэг 6-7 нас хүртэл хоолтой ундтай байлгаад эрүүл саруул өсгөж ингээд арчлаад ингээд өгөх нь бол асар тийм том хэмжээшгүй их тэр буян юм байна. Тэр хүүхэдтэй өгж байгаа маш их буян юм байна. За нөгөө нэг буддын ухаанд ингэж гардыг нэг мөрөн дээр аавыгаа нэг мөрөн дээр ээжгээ суулгаад хорвоо ертөнцийг хөлөөрөө тулсан цэцэг хаан ачин нэг хэхэн чувыг одоо хариулж дийлдэг вэ гэж. Яг тэр юм шиг манай монголчууд ярьдаг шүү дээ. Шүүдрийн туслаар цай хийгээд чансан чинь нэг л удаа нойроо алдсных нь ачийг хариулж чаддаг гэж. Яг юм байдаг учраас та нар өөрсөндөө битгий хүн шаардлага тавь. Юм болгонд юм би анзаарах хэрэгтэй. Юм болгонд би хариуцах хэрэгтэй гэж. Асар их дарамтыг, шахалтыг өөртөө битгий. Гэтэ тэргүй та нар хангалттай их хичээж байгаа. Хангалттай их өөртөө хүчилж, өөртөө золиослж маш их хүч чадал гаргаж хангалттай их буян үлдэж байгаа. Бүх ээжүүд. Ганц бие ээжүүд, нөхөртөө ээжүүд. Гэхдээ ганц бие ээжүүд бол хоёр хүний ачааг өөр дээр авч явдаг. Тэгээд хоёр хүн зэрэг буян үлдчихэдэг. Нэг нь нөхрийнхөө үүрэх ёстой тэр их ачааг нуруунд дээр авч байгаагаараа нөхөртөө маш том буяныг өгч идэг. Хүүхдүүдтэй асар их буяныг бас өгч идэг. Тэгэхээр ганц бие ээжүүд бол хоёр хүний ачааг зэрэг авснараа хоёр хүнд хэмжээшгүй их буян үлдчихэж байгаа. Бурхдууд тахгүй. За тэгэхээр ингээд төвчээд яваад байдаг болий. Өөртөө гар унд гаргаад, шүд зуугаад, өөртөө золиослоод угаасаа л эн чинь ээжүүдийн хийх ёстой зүйл гэсэн угаасаа л бид нар ингэж зүтгэх ёстой гэсэн кодлолоод тархитлагоноос авчихъя. Бусдаас тусламж гуйж сурыг. Эмзэг бай. Одоо маш их махраал ингээд эмгтэн хүн чинь болно. Эмгтэн энерги чи ямар байдаг вэ гэхээр одоо бусдаас тусламж ирсэн, туслуулсан, халамжлуулсан, эмзэг, хүч чадал муутай тийм байх ёстой. Тэгжиж эмгтээлэг гэрчин маань ингэж зүй зогсондоо буюу жамынхаа дагуу байдаг. Гэтэл манай эмгтээчүүд тэр байдлаа ингээд
алга болгоцсон. Тийм учраас амархан нөгөө өвдөлт сэтгэл санааны одоо сэтгэл готрол, бие махбодын өвчлөл гэдэгчлээ ингээд өөр нэгэн үндсэн энергиэсээ гажаад явчихаар жамын нөгөө энергийн тэнцвэр гэдэг юм маань алдагдаад тэгээд эвдрээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөсөө ингээд эмзэг бай. Ээжүүдээ маш их сул дорой бай. Та нар битгий хүчрэх бай. Сул дорой бай. Ингэжээч одоо хүн өөртөө яаж хандна хоруу орчлын ертөнцийн яг тэгж ханддаг байхгүй юу. Тэгэхээр хэр их өөрийгөө хайрлаж, хэр их эмзэг турхан байх нь тэр чинээгээр орчлын ертөнц энэ эмзэг байдлыг чинь хариуд туслах, өөрийг чинь дэмжих, хамтдаа хөгжих, хин нэг эсвэл гой нөхцөл боломжийг өөртөө чи явуулдаг. Гэтэл би ингээд чадна гэд махраад байгаа хүнд орчлын ертөнц яг тэгж ханддаг. Энэ угаасаа чадчих юм байна гэд тэр заргал зовлон гэж хуваалцах ч юм уу зовлонгоос чинь нэмэлт юмыг орчлын ертөнц өгдөг. Энэ болохоор бурхан биднийг хараад энэ туслах уу туслахгүй юу гэсэн асуудал биш. Энэ угаасаа орчлын ертөнцийн энергийн хувь. Би өөртөө яаж хандна? Би өөрийгөө юу гэж төсөөлнө? Орчлын ертөнц надад яг тийм хариу барьдаг. Тийм учраас эмгтээлэг эрчмийн сэргээ илүү эмзэг турхан бай. Хүч чадалгүй сул дорой бай. Ингэж өөрсдийгөө халамжлая, хайрлая. Тэгснээр бидний хүүхдүүдэд хүртэл одоо бас хамт ингээд маш их хүн тачааг өөрөө явж байгаа шүү дээ. Өөр хүүхэд ингээд өсгөн. За тэгээд 1-2 3 ингээд боловч маш их одоо ачаал нэмэгдээ явчихж байгаа. Тэр болгон дээр одоо бусдаас тусламж гуйгаад энэ бол маш тийм одоо сул доройч мичвэртэй байдал биш ээ. Угаасаа бид нэр хин нэгнээс туслуулах хэрэгтэй. Тусламж гуйх хэрэгтэй. Энээсээ ямар ч санаа зовх хэрэг байхгүй. Угаасаа энэ маш их хүнд зүйл ахгүй. Бид нэр тэгж махрах хэрэг байхгүй. Бид нэр хин дүртэй гэж тэгж махрах юм. Бусдаас тусламж гуй. Өөртөө сайн сайхан үгийг өрөөй. Хүүхдүүдтэй сайн сайхан үгийг өрөөй. Одоо яадаг энэ их ачааг би ингэж чадахтаар авч явж байгаа. Надад туслах, намайг дэмжих, хин нэг надад өгөөч. Эсвэл өөр хүүхдүүдийн минь эрүүл сарвал байлгаж өгөөч гэд өдөр болгон өөртөө батламжийг мантра үгийг хэлээ. Энэ маш өөр түнтэй байдаг. Орчлын ертөнцтэй сайхан найзлая. Энергийн хуйлтаа сайхан найзлая. Өөртөө сайхан үгүүд хэлье. Би үнэхээр хүчрэхийг үнэхээр чадaltaй эмэгтэй юм. Ингэж хүүхдүүдээ авч явж чинь. Ингэж ээж гэдэг хүн байх хэцүү, ээж хүн байх гэдэг тэрнээс хэд дахин хэцүү зүйл байхгүй юу? Тэгэхээр энэ хэцүү хувь талыг би ингэж авч явж чадаа өөрөөрөө бахархыг. Би үнэхээр гайхамшигтай эмэгтэй юм. Би үнэхээр хүчрэх эмэгтэй юм бэ. Энийгээ хүлээн зөвшөөрье. Тэгээ дараа нь яах вэ гэхээр одооноос эхлээд би ийм их хүчрэхэд байх шаардлагагүй юм байна. Би одооноос эхлээд эмгтээлэг бай, сул дорой бай. Ингэснээр надад бусдаас одоо тусламж ирэх нөхцөл хаалга маань бүрдэх юм байна. Ингэж өөртөө ингэж гоё зөөлөн хандъя. За тэгээд би яг өнөөдөр өөртөө энийг хэлээд энийг бүр ингэж сэтгэлийнхаа голд хүртэл мэдрээд ингэсэн чинь бүр ингээд нулимс маань мэдээж гарч байгаа. Тэгээд сэтгэл маань маш гоё тавираад энд байсан маш их зүйлийг ингээд аваад хайцсан юм шиг би маань бүр ингээд султаад ингээд бүр чичрээд ингээд бүр ингээд хоос оргоод ингээд асар том зүйлийг тээж явж ясныг мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд би одоо л энийг нэрээ мэдэх гэж дээ. Би одооноос эхлээд хүчрэх байхаа болио. Одооноос эхлээд тусламж авдаг болъё. Хамтдаа үйлчлцээ ерөөсөө. Тэгээ ер нь одооноос эхлээд би ерөөсөө махаарч тэгж твчиж өөрийгөө хүчилж амьдрахаа болъё. Би хангалттай их хичээсэн байна. Би хангалттай их сайн байсан байна. Би үнэхээр гайхамшигтай байсан байна. Үнэхээр өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн. Тэгэд сэтгэл гонгоод маш сайхан болсон. Та нар ч гэсэн өөртөө тэгж хандах хэрэгтэй. Тэгэхгүй нөө хүмүүс хэлэхгүй те чи үнэхээр гайхамшигтай ээж байна. Чи үнэхээр сайн хичээж байна. Чи ямар агуу юм бэ гэж хин нэгэн бахархахгүй өөртөө чинь хэлж өгөхгүй болохоор хүмүүс мэдэхгүй яваад байдаг юм. Харин ч би өөрийгөө муу байна. Улам илүү хичээх хэрэгтэй гэж өөрийгөө дарамтлж яваад байдаг юм. Бид нар ерөөсөө өөртөө бие биендээ сайн сайхан үг хэлэхээ болцсон. Өөртөө сайн сайхан үг хэлэхээ болцсон. Харин илүү их яаж унтраах, яаж илүү их махруулах, яаж өөртөө хайргүй хандах тал дээр нь ажилладаг болчих. Гэтэл зүгээр хэлэлтэй. Би үнийг мэдээж надад гаднаас хинч хэлж өгөхгүй, нэг хинч хэлж өгөхгүй байсан. Би өөрөөсөө л хэлээгүй бол хинээс юм үг ирнэ гэж би хүлээж суух. Гэтэл ядаж өөртөө хэлээ. Бусдад хэлдэг бай. Ингэж бид нэр өөрчлөгдөх ёстой юм аа. Бид нар өөртөө хэлдэг шүү дээ. Хэрвээ
хин нэг юм тийм ээ. За тохиолдлоор азарч юм уу тань. Үнэхээр та гайхалтай гэж, үнэхээр та хичээж, үнэхээр зүтгэж, ямар их хүч гардаг юм бэ? Ямар мундаг юм бэ? Маш их боём бүтээж, маш их ачааг өөртөө авч, отоо өөрийгөө хайрлаа. Гэтэ тэргүй хангалттай сайн байна. Инээ сайн ингэж байна гэж байхгүй. Отоо жоохон амрыг, сэтгэлээ амраа гэж хэлэх юм бол бидний ингээд сэтгэлдээс маш том чулуу унах гэдэг байхгүй. Гэтэл яг хөөрхий нөгөө нөхрүүд маань тий эрчүүд маань энэ зүйлийг яг нөгөө мэдгүй болохоор ингээд бас нэг талаар өрөвдөлтөө мэдгүй л дээ үнээр мэдгүй хөвлөдөө хүүхэд төрүүлээд хүүхэд тэгээд төрүүлж үзээг учраас мэдгүй. Тийм болохоор нөгөө их нэртэй энэ үгийг бас хэлхий мэдгүй. Нөхрүүдийг эрчүүдийг буруутгах аргагүй угаасаа мэдгүй юм ч удаа яа гэлтэй. Тэгээд нөгөө ихнэрүүдтэй тийм үг хэлхий мартчихдаг. Тийм үг хэлж мэдтгүү. Ямар их ачааг тэгээд ямар их төвчээр зүтгэлийг гаргаж байгааг мэдтгүү. Ээж аауд ч гэсэндээ бидний ээж аауд маш их хатуу ширүүн нөхцөлд өссөн болохоор би биндээ өөр хүүхдүүдтэй тийм сайхан үгийг бас хэлж хараахан мэдгүй. Тийм учраас зүгээр тэднийг уучлаад өршөөгөө орхичих. Бид нар өөрөө өөрсдөө дэмжих хэрэгтэй. Өөрөө өөрсдөө хайрлах хэрэгтэй. Бид нэр хангалттай хичээсэн байна. Одоо өнгөрсөн цаг хугацаанд маш их хичээсэн. Одоо бид нар амрах цаг ирж, одоо бид нар сэтгэл тайван байх цаг ирж, одоо бид нар өөртөө зөөлөн хандах, шүүмжлэлгүй хандах цаг нь ирсэн байна. Ингээд ирэхээр эмгтээлэг гэрчин гэдэг чинь маш гоё сэрэг тийм ээ. Эмгтээлэг гэрчмээ яаж сэргээх вэ гэдэг. Эмгтэй хүний нуруунд дээрх ачаа хөнгөрөх тусам эмгтээлэг гэрчим сэргэж идэг. За тэгээд эмгтээлэг гэрчим сэргээд ирэхээр эмгтэй хүн маш үзэсгэлэнтэй болж эхэлдэг. Энерги маш гоё сэргэж эхэлдэг. Энерги сэргээд ирэхээр ажил үйлс нь бүтдэг. Тохиолдож байгаа юмуд нь хүртэл гоё. Санснаар нь бүтдэг. Хувь тавилан гэсэндээ маш гоё ивэл хайраа харцдаг. Тийм болохоор аль болох ихрээ ялтан бай. Аль болохоор эмгтээлэг гэрчим сэргээсэн дуу сонсъё. Өс, нүүр, хувцас хүртэл маш гоё эмгтээлэг байлгая. Ингэжж эмгтэй хүн хайрлагддаг. Орчлон ертөнцид таныг хайрладаг. Нарны тусгал таныг хайрладаг. Эргэн тойрны хүмүүс чинь таныг хайрлаж эхлэх болно. Хайрлагдаад ирэхээр сэтгэл хангагдаж ирдэг. За ингээд бүх юм өргөжин дэвчин эхлэх нь хайр байдаг. Бүх зүйл буян дэлгэрхэн эхлэх нь хайр байдаг. Ингээд хэдүүлээ энэ ачаанасаа багаар салъя. Та нар хангалттай хичээсэн одоо болно. Өөртөө хатуу хандхаа өнөөдрөөс яг одооноос болох хэрэгтэй. Өөртөө хайрлая, өөртөө бодъё, амиа удаж эхэлцгээе. За яг амиа бодох өөрийгөө хайрлах хоёр өөр л дөө. Гэхдээ би жоохон нахалны үгээр хэлэхэд амиа бодож эхэлье. Ингэвэл илүү их нэг ойлгож аваад байдаг. Тэгэхгүй бол бид нар нөгөө өөртөө хайрлаж мэдгүй учраас өөртөө хайрлах гэхээр хол сонсогдоод байдаг. Амиа бодно гэчлээр илүү ойрхон сонсогдоод байдаг. Хамаагүй. Гэтэ тэргүй бусад хүмүүс хангалттай бинээ шүүмжилж, сайн хийсэн ч шүүмжил, сайн байсан ч шүүмжил. Сайн байсан муу байсан ялгаагүй шүүмжил авна. Тийм учраас өөрийгөө хайрлаад амиа бодож байгаа хүмүүсээс нь хамаагүй дээр ахгүй. За тэгээд өөрийгөө хайрлах тухай ярихаар бид нар өөр хүмүүстэй яаж хайрладаг вэ? Сэтгэлийн амар амгалан байгаасаа, сэтгэл зүйн гоё байгаасаа ч гэдэг юм. Бүх зүйл нь бүтээсээ, аж аргалтай байгаасаа гэж хайрлаж өрөөдөг. Яг өөрийгөө юм шиг. Би өнөөдөр өөрөө хонтортой юм аа хийн. Би ийм бодож стресстэхгүй. Би өөрөө эмзэг сул дорой байна. Би илүү одоо хүнийг хайрыг татсан бай. Би өөртөө цаг гаргая. Би өөрөө хонтортой юм аа хий. Өөрийнхөө эрчим энергийг сэргэе. Би энэ хүртэл хангалттай их зүйлийг золиоцсон. Энэ хүртэл хангалттай их би төвчээр гаргаж ирсэн. Одоо болно. Одоо дуртай юм аа хий. Өмнө хийж чадаагүй зүйлсүүдээ хий. Ботож мөрөөддөг байсан зүйлсүүдээ хий. Ингээд гоё эмгтээлэг ирчмээс ирээд өөрийгөө хайрлаад баг эхлэх хэрэгтэй. Тэгээ сүүл рүүгээ өөрийгөө хайрлах гэдэг өөр сайн утгаар нь сурна хийх тусамдаа л болно гэсэн. За тэгээд бид нар тухайн дутагдаагүй. Биднэрт илүү их хичээл зүтгэл, илүү ухаан дутагдаагүй. Бид нар бүгдээрээ ухаал. Тэгвэл биднэрт юу хамгийн их дутагдсан бэ гэхээр биднэрт итгэл гэдэг зүйл дутагдсан байна. Өөр өөрсөндөө итгэлийг өгье. Биднэрт хайр гэдэг зүйл дутагдсан байна. Биднэрт ухаан дутагдаагүй. Биднэрт хайр дутагдсан. Биднэрт гоё үг дутагдсан байна. Биднэрт итгэл гэдэг зүйл дутагдсан байна. Тийм учраас энэ болгоно хүний сүлэлгүй өөртөө хэлээ. Өөртөө хэлээд эрчим энерги сэргээд гоё болоод ирэхээр
бусад хүмүүсүүдээс тэр гоё сайхан үгс, тэр гоё сайхан хайр, үнэлэл энэ болгоомжийг бороо шиг асгарч орж ирдэг. Тийм учраас энэ дээр бол ямар ч эргэлзэх айх зүйл байхгүй. За ингээд сэтгэлээсээ би юунд одоо тэмдэглэл хөтлөн гэд хэдүүлээ ярьсан шүү дээ. Юунд миний сэтгэл зовоод би яагаад шаналаад байгаа юм гэд. Энэ болгоныгаа бичиж тэмдэглэж чад хүлээн зөвшөөрөө. Ийм юм амьдралыг туулсан болохоор ийм шүүмжлэлт, ийм хатуу нөхцөлд, ийм их сэтгэл санаа гэмтээдэг орчинд би өссөн болохоор энэ зүйл дээр би гомдож, уурлаж, шаналж, стресстэх нь аргагүй юм байна гэсэн учир шалтгааныг олох хэрэгтэй. Тэгээд өөрөөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир шалтгааныг олоод ирэхээр угаасаа хүлээн зөвшөөрнө. Нөхцөл шалтгаантай байсан учраас надад жижиг сажиг нэгээс том хүртэл драма сэтгэл минь үүссэн. Энийгээ би хүлээн зөвшөөр. Энэ бол миний буруу биш. Яалтчгүй ингэж үүссэн. За тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрсөн бол та өөрөө өөртөө ажиллаад бясалгал хийгээд дотоодоо сонсоод одоо энийгээ би орхиё. Тэгээд хайр гэдэг зүйлээр хүлээн зөвшөөрөл гэдэг зүйлээр драмагаа идэх хэрэгтэй байхгүй. Одоо би энийгээ хүлээн зөвшөөрөө. Одоо би өөрийгөө хайрлая. Би угаасаа ингэсэн. Одоо надад дахиж тэр хэрэггүй гэд тус-тусад нь бичсэн жагсаалтуудаа нэг нэгнтэй тулж харьцах хэрэгтэй. Ингээд учир шалтгааныг олоод өөрийгөө хүлээн зөвшөөрөөд баярлаа гэд тавьж явуулаад ингэх тусам нөгөө нэг сүрэг гэрчмийн нэрэг сэтгэл буусан тэр чулуунууд маань баг багаар хайлаад уусаад байхгүй болдог. Тэр ерөөсө хайр хүлээн зөвшөөрөлт гэдэг зүйл маань бидний тэр сэтгэлийн сүрэг гэрчим чулуунуудын гол эмчлэх, ангаах жорн байхгүй. Ингээд ерөөсөө өөрөөрөө эмчлээд, өөрөөрөө ажиглаад, өөртөө харилцаад, тэмдэглэл бичээд, ой сайхан урмын үг хэлээд, өөрийгөө хайрлаад ингэж л бидний сэтгэл зүй дээрнэ. Бид нар янз бүрийн үзмөрчдээр, янз бүрийн сэтгэл судлаач нар очиод байх шаардлага байхгүй. Бид нар өөртөө эдгэх хангалттай хүч чадал байгаа. Бид нар бодсноосоо ч их хүч чадалтай. Бид нар бодсноосоо ч их зүйлийг хийх чадвартай. Зүгээр л энэ бүх чадвараа, энэ бүх сэтгэлээ багасаа даруулаад өссөн болохоор одоо мартцсан байна. Тэгэд өөрийгөө хайрлаад эхлэхээр сэтгэл зүрх сүнс гэдэг юм маань эдгээд эхлэхээр дотор нуугдсан байсан тэр гоё хүч чадал маань багаар сэргэж эхэлдэг. Тийм учраас энэ өөртөө ярилцах, бодлын бясалгал, төвлөрлийн бясалгалыг бол өдөр тутамдаа хийгээд хөвчих хэрэгтэй. Өөртөө цаг гаргаж өгөх хэрэгтэй. За ингээд ерөнхийдөө хичээлийн маань гол ярилцлага сэдвүүд дууссан. Тэгээд нэгийг бодож хоёрыг тунгаасан баг. Надтай бас ингээд бичлэгээ маань үзээд санал нийлээд ярилцахыг хүссэн олон хүмүүс байгаа. Тэр болгоныг би чадах ятгаараа ингээд цаг цаваа гаргаад би ярилцж байгаа. Тэгээд та нартай бүгд болдог бол та нартай бүгдээрнтэй ярилцаад гоё сайхан урмын өгүүлээд гоё итгэл хайрлаад өөрийгөө яаж хайрлах талаар ингээд хамтдаа суралцаад ингээд гоё сэтгэлүүдийг чинь засаад явмаар байна. Гэтэ хүсвэл бас холбогдож болно, ярилцаж болно. Бүх зүйл нээлттэй байгаа. Энэ болтол сонссонд үнэхээр их баярлалаа. Бүгдэнд нь хайр, итгэл илгээе.